Дэлхийн хамгийн жижиг 7 зүйлс. 1. Дэлхийн хамгийн жижигхэн хүн. 54.6 см өндөртэй дэлхийн хамгийн намхан хүн. Тэрээр генсийн амжилтыг тогтоосон Баал булсан иргэн Чандра Бахадур Дангийн юм. Тэрээр 2012 онд 72 наснда анх санамсаргүйгээр олон түмэнд танигдж алдартай болсон байна. Үүний дараа тэрээр дэлхийгээр аялаж аялан тоглолт хийж маш их мөнгө хураасан боловч харамсалтай нь 2015 онд уушигны өрөвслөөр хорвоо гөрчихжээ. Амьд байхдаа дэлхийн хамгийн өндөр хүн Суултан Косентэй уулзаж дэлхий дахныг шуугилж байсан удаатай юм. 2. Дэлхийн хамгийн жижиг улс. Дэлхийн хамгийн том улсыг Орос улс гэдгийг бүгд л мэднэ үсттэй. Тэгвэл дэлхийн хамгийн жижиг улс аль улс вэ? Энэ нь Европ төвд байрладаг Ватикан хот улс юм байна. Италийн нийслэл Ромын 1/4-т 44 га талбай эзлэн оршдог. Хүн амын тоон 800-аас 900 хавцаа юм байна. Ичнээн жижиг ч гэсэн санхүүгийн байгууллага мөнгөн дэвсгэрт цэрэг айрамгээд бүгд л байдаг юм байна шүү. 3. Дэлхийн хамгийн жижигхэн ухаалаг утас. Саяхан дэлхийн хамгийн жижиг утас болох Micro-X-с 240 худалдаанд гарсан байна. 2.4 инчийн хэмжээтэй бөгөөд хэд жижигхэн дэлгэцээр тоглоом тоглох, интернет ороход бага зэрэг тавчуу санагддаг юм. Гэхдээ авч явахад маш хэлбэр ба игдүүтэй загвартай учраас хэрэглэгчдийн сонирхлыг маш ихээр татж байгаа юм. Хүүхэд багчуудад эсвэл авсаархан утас хайж байгаа хүмүүст маш тохиромжтой утас юм. 4. Дэлхийн хамгийн жижиг хосууд. Биеийн өндөр 1 м-ч хүрдэггүй одоо Бразил хосуудын талаарх мэдээлэл олон нийтэд хүрч сенсац болж байжээ. Тэд 11 жилийн өмнө онлайнаар танилцаж одоо хамтдаа амьдарч байгаа юм байна. Тэд хаач явсан олонний анхаарал байдаг ч бусдыг анхааралгүйгээр бие биендээ итгэж жаргалтай амьдрахаар шийдсэн гэж байна шүү. 5. Дэлхийн хамгийн жижиг зураг. Энэхүү зураг нь шоргоолжинд зориулсан зураг гэсэн утгыг агуулдаг бөгөөд өргөн өндөр нь 3 мм ба маш бага хэмжээтэй зураг юм. Энэ зураг нь Өмнөд Африк улсын зураач Лорен Люцийн бүтээл юм. Томруулдаг шилээр харж байж л харагдахаар маш жижиг бөгөөд алмаймар дэндүү нарийн хэмжээтэй юм. Мөн тэрээр 2013 оноос өдөрт нэг зураг зурдаг 365 өдрийн төлөвлөгөөг биелүүлж олон нийтийн анхааралд орж чадсан юм. Зурга. Дэлхийн хамгийн жижиг музей. Саяхан Англи улсын Йоркшир Вилли бүсийн нутагт дэлхийн хамгийн жижиг музей бий болсон байна. Энэхүү музей нууц нь утасны бүхээгийг ашигласан гэдэг юм. Орчин үед техник технологи хөгжснөөс болоод хүмүүс нийтийн утсыг хэрэглэхээ болсон билээ. Үүнтэй холбоотой алга болж буй утасны бүхээгийг ийхүү нутгийн хүмүүс өөрсдийн дурсамжтай зүйлсийг хандивлаж музей болгон чимэглэсэн байна. Одоогоор Генесийн амжилтын номонд бүртгүүлэхээр материалаа өгсөн гин шүү. Энэхүү музей нь 3 сарда нэг удаа үзүүлэнгээ сольж олон төрлийн арга хэмжээг зохион байгуулдаг байна. Алга болж байгаа дурсамжтай зүйлийг хөгжилтэйгээр дахин ашиглаж байгаа сайхан санаа байна шүү. 7. Дэлхийн хамгийн жижиг засан хүн. Канадын нэгэн судалгааны багийнхан цахиур эсэл гэх химийн бодисоор 0.9 микрометрийн хэмжээтэй засан хүнийг хийсэн байна. Энэ нь дунджаар хүний нэг ширхэг үсний зузааны 25/1-тэй тэнцүү гэж байна. Энэ нь хүний нүдэнд харагдахааргүй хэмжээ юм. Засан хүний хамрыг цагаан алтаар хийж яг л жинхэнэ цасаар хийсэн хүн шиг харагдаж байгаа нь гайхалтай. Энэ нь Крисмасын баярыг тохиолдож хийсэн шинжлэх ухааны ивент байсан гэж байна шүү.